бэлчээрийн мал аж ахуй, одоо уламжлалт мал аж ахуй. За тэгээд энэ шинэ үеийн мал аж ахуйн хөгжлийн талаар яаж хэрхэн алгуурхан одоо тийшээ орж болох уу? Яаж энэ шийдэл рүү гарсан ойрхон харагдахыг гэх маягийн одоо сэдв дээр бид гурав ярилцъя. Тэгээ манай зочд одоо өөрсдийгөө танилцуулаад ингээд явчихна. За тэгээд үндсэн яриа маань бол ерөөсөө бэлчээрийн мал аж ахуйг яаж эрчимсэн мал аж ахуй алгуурх оруулах вэ гэдэг байдлаар яг өөрийгөө танилцуулах вэ. За сайн байна. За намайг Эрдэнэчмгийн Амар гэдэг. За одоо бол энэ орхон шив гэдэг компани захирлаар ажилладаг. За бас энэ хөдөөсөн суулын харин мал аж ахуй эзэмшилгээний хөрөлөнгийн гэрээд ажилладаг гэдэг ийм ажил одоо хийж байгаа. За гол нь бол энэ хоньны үйлдвэр усааг сайжруулах, тэгээд эзэмшсэн аж ахуй хэлбэрээр боллох. За тэгээд жилийн ургамлын тариалт гэсэн ийм сэдвүүдээр бол ажил хийдэг хүн байгаа. Тэгээд өнөөдөр бол энэ малчин телевизийн сайхан нэвтрүүлэгтээ ингээд урьдчилаад оролцуулах болсон та бүхэнд бас их талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээд та бүхний сонирхсан асуултанд бас хариулж өгье. За бидний урилгыг бид ч маш хурдан холбогдож танилцаад хүй хай энэ тухай ярилцъя гэж тий. Тэр өнөөдөр энд сууж бас баяртай байгаа шүү. За үзэгчдээ шинэ оны минь төргийн Амаг Сүхбаатарын зол заяа гэдэг. Би бол яг санхүүгийн зах зээлийн чиглэлээр бол ажилладаг. Өнөөдрийн энэ ярилцлаганд бол одоо санхүүгийн болон одоо эдийн засгийн чиглэлээр ол ярилцсанаа. За бас бид маш хурдан одоо яг энэ чиглэлээр би баахан постууд тавьсан байхгүй дээ. Тэгээд одоо өнөөдөр бас зарим хүмүүс маань ирж амжсангүй дараагийн нэвтрүүлгээр ороод явах ажлын юмудаа зохицуулаад энэ нэвтрүүлгийг нэлээд тийм өргөн хэмжээнд их олон хүн оролцуулсан олон гоё санаа сэтлүүд явдаг юм биш үү хүмүүст. Яаж энэ Монголын уламжлалт олон жил болцсон одоо эндээс салхад их бэрх болцсон тийм нөхцөл рүү энэ лөө айж оруулах вэ гэдэг талаар бид нар хоорондоо фэйсбүүкээр утсаар ярилцсаар энэ ярилцлага хийх нь зөв гэж шийдсэн баггүй. Та хайртай ч бас ингэж ярьсан шүү дээ. Тэр бид нар бол фэйсбүүкийн найзууд бас мэдээж хэрэг ирээдүйд бол маш гоё шийдэл гаргахын тулд бид нар энд сууж байгаа. Энэ бол хамгийн одоо гайхалтай зүйл нь манай малчдын амьдралд малчдын энэ мал аж ахуй хөгжилд маш чухал сэдв буюу чухал ярилцлага болоод бидний энэ яриа их өгөөжтэй болох байхаа гэж үзэж байна. За сэдвийн гол утга нь ерөөсөө л миний сайн яриад байгаа зүйл. За миний мэдэх бол одоо би 94 оноос хойш малчдын хонж өнжиж одоо амьдралд нь хотголдож явж байна. За яг одоо та хоёр шиг одоо нөгөө мэрэгжлийн одоо энэ тоомжтой том явтай зураг хөрөгтэй тийм бол мэдэхгүй. А яг нэг л нүдээр одоо өдий хүртэл хараад ирж. Гэтэл бол дэлхийн ертөнц өөрчлөгдөөд хүн амьтны одоо энэ хөгжил дэвшил огтур төвшөнд ороод яваад идэг. Энэ төв хаазын энэ өндөрлөг дээр нэг л юм Монгол улс байна. Энэ бахарх зүйл бол дэндүү их гоё. Гэтэл бол энэ бахархаад суугаад идэг бид нар одоо уламжлалтын мал аж ахуйтай гэдэг ингээл хашгирал цээжид хэлдэ суугаад байна шүү дээ. Өвс ургамлан дандаа эм иддэг л энэ тийм үү. Бараг л одоо бид нар махаар дамжуулаад эм идэж байгаа ч аятай юм шиг ийм л юм яригдэж шүү дээ. Одоо хамгийн чанартай мах идэж байна л гэж хэлээд байна гэсэн. Гэтэл бол тэр мал аж ахуй өөрөө яагаад цааш хөгжихгүй байна вэ гэдэг. Жишээл эрчимсэн мал аж ахуй гэхээ зэрэг юу гэл хашаанд хашаал гахаа шиг хийж юм яриад бодоод байгаа хгүй. Бэлчээж болно. Бэлчээр гарч болно. Одоо цаг агаар хүйтрэхэд эрсдэлтэй үед тэр дулаан байранда байж болно.
гих жишээний хослуулна гэдэг энийг ярих гэдэг юм л да. За 100% одоо тийш орно гэхэд бол санхүүгийн хувьд одооний мэдлэг боловсролын хувьд гээд ингээд элдвийн бодхон зэрэг бол санаанд буухгүй байхгүй тийм ээ. За тэгэд би одоо хэлэх гээд байгаа зүйл нь малчтаа яаж шин төвшөнд амьдралын дэвшлүүлж орлоготой ашигтай болгож зорилготой болгож одоо амьдруулах вэ гэдэг талаар тэгээ энийг ярихын зэрэг мэдээж яриг нөгөө сэдвэрүүл орчиж байгаа байхгүй. Ямар санаа байна? За ер нь бол одоо хүмүүс бол их хэлдэг л дээ манай ингээд мал ачхуу бас их сайхан таны сайн хэлдгээр их олон зүйлийн уран хийдэг. Яг ерөнхийдөө нэг 600 зүйлийн уран хийдэг гэж яригдсан байлээ. Тэгээ яг энэ тухай мэдээлэл бол одоо тэр одооч үед мэдлэгийн хүрээлэнгийн хүмүүс ч бас хэлдэг. Тэдний бичсэн номсуудаар дэс хүртэл байж идэг нэг 600. Ер нь Монголд одны 3200 зүйл уран байд юм байлээ. Тэрийг бол одоо энэ шинжилгээ ухааны академийн химийн соёлын биологийн хүрээлэнгийн одоо магистрийн уран доктор эдэргээ тэр хүмүүсийн одоо ярианаас үзэхэд бол 3200 зүйл сүүлийн үед энэ ургамлын төр зүйлийн тоо нэмэгдээд байгаа юм билээ. Ингээд тэндээс бол нэг 600 зүйлийн бол одоо өнгөрсөн оны байдлаар тоологдсон тэр 67 сая мал нь бол идэх юм байна л да. Ингээ явж идэг. Гэхдээ Монгол мал амттай сайхан ингээд яваад идэг. Нөгөө талд нь болохоор энэ ингээд малчтын амьдрал нь бас сайжирч өгөхгүй, экспортын бүтээтгүүн нэмэгдэхгүй байгаад идэг гэд бас тийм зодонтой зүйлүүд их яригддаг. Үүндээ бол одоо энэ дэр ямар одоо зүйл яригдаад байна вэ гэхээр Монголын мал аж ахуй дээр хэдэн мянган жил явж ирсэн тэр югаараа л явж байгаа. Гэтэл бидний эргэн тойронд байдаг нөгөө орнууд чинь мал аж ахуйн салбар нь хөгжиж байгаа учраас бид нэг хоцрогдоод байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тийм харагдаад байгаа юм уу? Ер нь яг тийм байгаа. Ягаад тэгэхээр бидний эргэн тойронд байгаа орнууд чинь одоо ер нь бол энэ мал аж ахуй гэхээс илүү дандаа газар тариалыг эрхэлж ирсэн орнууд байдаг тийм. Хятад байна, Солонгос байна, Япон гэдэг. Гэтэл тэднэр маань бидний шиг хэдэн мянган жил мал маллаагүй мөртлөө биднээс илүү ингээд мал аж ахуй эрхлээ сайхан амьдраад ирэхээр бид нар хоцрогдсон юм шиг харагдаад байдаг. Үндэ бол бас тийм биш л дээ. Нөгөө талаар бодоод үзвэл бас тийм байна. Тэгэхээр энэ мал аж ахуй гэдэг маань өөр их олон янз төрөл байдаг. Ерөнхийдөө бол нэг 5-6 янз байдаг байхгүй. Хамгийн анхны уламжлалт дээр мал аж ахуй болох нүүдлийн мал аж ахуй гэдэг. Одоо нүүдлийн мал аж ахуй ерөнхийдөө Африкийн орнууд биш Арабын орнууд нөгөө баян цатгалын орнууд бүр тэмээ эднэрээ бүр албаар тэгж нүүдлийн маягаар малж идэг. За нөгөөх нь бол ингээ Монголд байгаа бус дорнд оргийн байхгүй болсон. Ингээ үлдсэн. Дараачийн мал аж ахуй нь юу гэдэг гэхээр бэлчээрийн мал аж ахуй гэдэг. Одоо манайхан бэлчээрийн мал аж ахуй гэж яриад байдаг. За гуравт нь болохоор эрдэнэсэн мал аж ахуй гэж байдаг. Эрдэнэсэн мал аж ахуй. Одоо бидний маш их одоо маргадаг сэдв эрдэнэсэн мал аж ахуй. За дараагийнх нь болохоор одоо тэр хашиж борддог одоо суурин малгайтай аж ахуй. За суурин малгайтай аж ахуй гэдэг нь ямар аж ахуй вэ гэхээр одоо дахианы аж ахуй. Нөгөө байшин дотороо тий гахааны аж ахуй ч юм уу. За эсвэл одоо ингээд шахаж бордуудыг хашиж ягаад хавар одоо тугуулч юм уу аваад шахаж борж байгаа намар зарчдаг бүр хашиж бордог. Тэгээ энэ ийм нэг аж ахуй. Сүүлийн үед гарч иж байгаа нэг аж ахуй дижитал аж ахуй мал аж ахуй гэж гарч ирж байгаа. Дижитал мал аж ахуй. Тэр нь бол удаан бүр одоо огт сургаггүй байна л да. Дижитал мал аж ахуй өнөөдөр дэлхийд 15-6 орнд одоо тэр дайн бодоод Украинд хүртмээс явагдсан. Ингэж яваад байгаа. Тэгэхээр энэ мал одоо мал аж ахуй олон янз байдлыг ихлээр бид нэг сайн ойлгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Ерөөс. Одоо эрдцэмцэн аж ахуй гэж одоо жишээ аваад хэлэхэд эрдцэмцэн мал аж ахуй зүгээр эрдцэмцэн аж ахуй гэж юу гэсэн үг юм бэ гэхээр тодорхой талбай дотор орон зайд га талбайд үйл ажиллагаа явуулах эрдцэмцэн аж ахуй гэдэг. Юу нь тодорхойлтно. Тэгэхээр эрдцэмцэн аж ахуй одоо хамгийн том жишээ бол хүлэмжийн аж ахуй гэдэг. Өөрөөр 6 метр өргөнтэй 40 метр урттай хүлэмжийн дотор юу тариул ашигтай ажиллах вэ гэдэг. Тэнд оёос тарих юм бол нэг 3-4 пресс үүсэл авна. Гүзээлзэн тарих юм бол яг 50 сая төгрөгийг борлуулдаг. Тэгэхээр тэр 240 м квадрат дотроо л үйл ажиллагаа явуулахаас биш гараад хийхгүй те яг тэр дотроо. Тэрнтэй адилхан эрдэнэсэн мал аж ахуй гэдэг чинь тодорхой хэмжээний гад үйл ажиллагаа явуулахаас биш тэр бэлчээрийн мал аж ахуйд яг адилхан.
За одоо энэ сүүлийн үед манай хүмүүсийн ярьж байгаагаар бол ер нь нэг өхөрт бол 3 га байх хэрэгтэй болов уу гэж яриад байгаа. Тийм юм шиг байна. Тэг өхрийн аж ахуйд. Тэгэхээр хэрвээ би одоо ингээд 100 өхөртэй байх юм бол надад нэг 300 га хэрэгтэй. Тэр 300 га ингээд өстө түрүүний таны хэлдгэр хашаатай байх хэрэгтэй байхгүй. Хашаатай. Тэрнээс биш наашаашгүй цаашаашгүй хөдлөхгүйгээр ингэж одоо гахаа шиг бордоод байгаа ч юм биш. Ингэж байх хэрэгтэй. За хоньны хувьд болохоор нэг гад одоо нэг гад нэг хонь гэдэг. Тэгэхээр за би нэг 1000 хоньтой л бай. Тэрнээс илүү хэрэггүй би чадахгүй байна гэх юм бол тэр хүнд эрчим зүйн мал аж ахуй хийхин тулд жишээлбэл 1000 га хэрэгтэй болж байгаа байхгүй. Энэ бол өөр тэр байгалийн бэлчээрийн мал аж ахуй бас ялгаанууд ердөө тодорхой тэр орон зайтай л үйл ажиллагаа явуулна. Тэр орон зайнаас халиад ингээд тэр хашаанаас гараад тэр хажуудлын айлын тэр пойл руу оруулаад ингээд явахгүй. Тэр энэ аж ахуй чинь одоо яг тэгэхээр манайд одоо ямар асуудал гараад байна гэхээр ялангуяа энэ Төвийн Бэсийн орон гэж хэлэгдэж байгаа Төв аймаг, Сэлэнгэ аймаг, одоо Булган аймгийн хувьд ингээд гадаад тариалал маш их хөгжсөн. Тэгээд тариалалчтанд болохоор нэг ингээ талбайгаа нэг 200 гагаа ч юм уу хашчдаг. Нөгөө малчт нь болохоор хашаагүй яваад байгаа байхгүй. Тэгээд ийм нөхцөлд бол тэр эрчим зүйн аж ахуй гэдэг бол маш их тохиромжтой. Тариалалчдад тэр өөрийнхөө тэр байгаа тэр 200 га байна уу 500 гагаа хаших ёстой. Малчтанд ч гэсэн өөрсдөө хашаад явбал хий хиндэ хил ангүй амар ингээ явдаг аж ахуй байхгүй. Тэгээд энэ аж ахуй бол ер нь маш олон оронд хөгжсөн. Манайд бол яг энэ сонгодог утгаараа бас хараахан байхгүй. Сүүлийн үед яг Монголын одоо энэ нэртэй бас их татвар туулдаг тийм олонний танил болсон компаниуд жишээлбэл тэр MCS компани Хинтээ аймагт бас энэ аж ахуй эрхэлж байгаа байдаг. Гэтэ энэ бол бас эрчим зүйн аж ахуй бас яг биш юм байна л. Яг тэгэхээр энэ бол ерөөсөө ингээ хавар малаа аваад намар бордод зардаг. За Таванбогд компани дээр номгон тэгээд тэр орхон сумын зааг дээр ингээд бас 3000 га аваад үйл ажиллагаа явуулж ийн гэдгийг одоо сонссон. Тэгэхдээ энэ бас хажуудад тижээлээ тариад ингээ хийдэг. За дараагийнх нь болохоор фермийн аж ахуй гэж байдаг. Энэ ялгаа. Одоо фермийн аж ахуй. Фермийн аж ахуй гэхээр одоо бас нэг байшин сам дотор нэг хэдэн өхөр оруулаад нэг өвс өгөөл ингээл тэгэл нэг өдөрт гарахгүй нөгөө хөлийнхэн жилийг гарахгүй ингээд нэг мал тамлаад байгаа шиг ойлгоод байна. Тэгээ фермийн аж ахуй гэдэг чинь ямар аж ахуй гэхээр өөрөө өвсөө тариад малдаа өгдөг аж ахуй фермийн аж ахуй гэдэг. Бэлчээр дээр гараа явчихаараа эрчим зүйн аж ахуй. Гэхдээ мэдээч тэр хамгаалттай. Ялгаа нь тэр үед байхгүй. Ялгаа. Тэгээ энэ ялгаануудыг бид нар бас нэгдүгээр ойлгох хэрэгтэй байна. Бас тунгааж бодох хэрэгтэй. А яг аль аж ахуй хэрэглэх гэдэг нь тухайн тэр малчны өөрийнх нь сонголт байхгүй. Тэгээ бид нар бас ингээд бас хотод амьдарч байгаа хүмүүс чинь бас ингээд малчтыг одоо соёлын хүчирхэл гэж хэлдэг. Одоо монгол хэлээр орчуулбал ингээд житэх ёстой гэдэг ингээд тулгачдаг. Тэгээ өөрөөр хэлбэл өнөөдөр бол одоо дээр үед чинь ингээд дээд сургууль төгсгөр ингээд нутаг явуулцдаг байлаа ш. За чи тэд цагийн аж ахуйд очоо гэдэг. Одоо л тийм байхгүй. Дээд сургууль төгсөд хаана ууч ажиллах нь тэр хүний сонголт. Тэрнтэй адилхан малчид яг аль аж ахуйг нь хиймээр байна. Ямар малаа малмаар байна. Тав ушуу мал, сарлагаа малмаар байна уу? Та бол Өмнөгүй аймгийн Баянлалаа сумын хүн байна те. Баянлалаа суманд бас сайхан сарлаг байгаа. Тий сайхан сарлаг байгаа. Тэгэхээр энэ сарлагаа мал нь уу, эсвэл тэр дахиагаа мал нь уу, гахаа мал нь уу таны сонголт. Юм гэсэн. Тэ энийг нэлээд олон төрөл байна. Тэгээ ингээд сонсохор зэрэгүүл бол нөгөө малчт маань арга байхгүй нэг санхүүгийн асуудал байна. Яаж энэ одоохон эрчимсэн мал аж ахуй руу юм уу тэр одоо фермер рүү шин шат руу ороход заавал энэ дотроос санхүү мөнгөний юм харагдаад хэлж шít яах вэ гэдэг. Яаж тийш орох вэ? Одоо бол малчид фэйсбүүк дээр бичиж байгаа шít. Наад руу ч орох мөнгө хавна. Хилэн 4,000 төгрөгийн махтай бид нар юугаар хашаа тийм сайхан байшин барих юм бэ гэж шít. Ядчил одоо мал агуулах одоо малын тэр гоё сэндвич юм уу байшинг барихад мөнгө хэрэгтэй гэдэг шít. Тэгэхээр одоо ах トゥ усад нь туслах юм уу? Өөрөө одоо хэмнэлттэй мөнгөө яг тэр нь тооцоолж олон жил хоногдол үүсэх юм уу? Санхүүчүүний хувьд ер нь одоо манай малчид мөнгөө яаж
ашиглаад юунд зориулаад юуны төлөө амьдраад идэх За гэж л эдийн засгийн үр ашгийн өгөөжийг одоо ингээ хангалттай байх гэдэг талаар бол бүр социализмын үеэсээ болоод яг энэ мал аж ахуй дээр бол нэлээд их судалгаа хийгдэж ирсэн юм бэл. Энэ ер нь бол мал аж ахуй эдийн засгийн үр өгөөжийг хангалттай сайжруулах, ер нь энэ малчтын өрсөж байгаа өгөөжийг нэмэгдүүлэх гэдэг маш их ярьж байгаа. Яриад л ярьсаар л одоо хийчихнэ. 10 жилийн үүдэл ингээ явжлаа. Ченж байгаа учраас л одоо энэ ченжүүд л дунд нь одоо бодлон хутгаад л байна. Тэндээс 4,000-аар авчиад энд одоо хэрэглэгчид 20,000-аар нийлүүлж байна. Гэх юмыг бол одоо бид нар байнга л ярьдаг. Ярьж байгаа ч гэсэн гол ямар ч шийдлэхгүй ингээ явж байгаа. Гэтэл өнөөдөр бид нар хэдгээр зуунд амьдарч байгаа. Бид нар бол одоо ингээд 21-р зуунд амьдарч штэ. 21-р зуунд амьдарч байгаа хэрнээсээ одоо ингээд энэ техник технологийн одоо энэ төвшлийг энэ мал аж ахуйн салбарт бол одоо төдийлөн нэвтрүүлж хэрэгжилж чадахгүй байна. Одоо энэ том одоо энэ өмнөд хөршиг гэдэг ингээ харахад бол одоо бас л газар нутаг томтой хүн ам ихтэй. Тэгсэн хэрнээсээ одоо мал аж ахуйн салбар нь бол үнэхээр бас нэлээд өндөр хөгжөөд явж байна. Энэ эхлээд бол одоо бид нар бол одоо энэ хүний хөгжлийн талаар ярих хэрэгтэй. Малчтыг өөрсдөө эдийн засгийн санхүүгийн мэдлэгтэй болгож хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ гэхээр энэ тухайн одоо тэр одоо тэнд малаа малж байгаа хүн чинь одоо энэ эдийн засаг санхүүгийн мэдлэгтэй болно гэд тэр хүнд одоо тусгаалan одоо сургалт энэ төр бол байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мөн одоо цахим онлайнаар дамжуулж малчтыг өөрсдийн санхүү эдийн засгийн мэдлэгтэй болгох хэрэгтэй. Энэ санхүү эдийн засгийн мэдлэгтэй болсноороо ач холбогдол нь юу вэ гэхээр одоо санхүүгээ хөтлөөд орлого ашгаа, зардлаа одоо тэр хүн өөрөө мэдээд ирэхээр юунд хөрөнгө оруулалт хийх ёстой вэ? Одоо би одоо Улаанбаатар хотод хүүхэд маань одоо сургуульд орох гэж байгаа. Одоо тэнд нэг одоо байр сав шийдэх ёстой гэж бодох юм уу? Эсвэл одоо нэг том машин тэрэг авах ёстой гэж ингэ бодож байгаа тэр бодлуудыг оновчтой хөрөнгө оруулалт руу шилжүүлэх. Ерөөсөө эдийн засгийн хувьд бол одоо санхүүгийн хувьд бол ерөөсөө том бизнес вэ дэлхий дээрх одоо хамгийн том бизнест ч санхүүгийн асуудал тулгарч идэг, хамгийн жижиг бизнест ч санхүүгийн асуудал тулгарч идэг. Манай Монголын одоо том бизнесмэнүүд гэдэг байгаа тэр хүмүүс бүгд л одоо санхүүгийн хувьд дутмагшилтай заавал энэ тэндээс одоо хөрөнгө оруулалт зээл ямар нэгэн байдлаар бол ямар нэгэн санхүүгийнхаа асуудлыг шийдээд ингэ явж идэг. Хамгийн гол нь тэр зээл вэ нүү одоо өөрсдийн одоо мал аж ахуйгаас хүртэж байгаа орлого ашгаа яаж зөв зохион байгуулах вэ гэдэг дээр асуудал байгаа юм. Энийг одоо саяны энэ ярьсан эрчимчсэн мал аж ахуй юм уу миний одоо төсөөлж байгаагаар хамгийн ихэнд одоо Монголын одоо малчтын одоо мал аж ахуйг хагас суурин зохион байгуулалтанд орж иж энэ бол хамгийн ихний одоо алхам болох юм болов гэж бол би харж байгаа. Энэ нь болохоор өвөл хавартаа суурин 100 намартаа бол одоо тэр готроор юм уу цусландаа одоо намаржаандаа ингээд нүүдлээд явдаг. Энэ хэлбэр лөө шилжих нь арай зардал багтаа бөгөөд түргэн шилжих бас болцоотой ямаа л гэж одоо харж байна. Тэр хувь хүний хөгжлийн одоо малчтыг санхүү бол эдийн засгийн мэдлэгтэй болох асуудал дээр одоо телевизүүд ялангуяа танаа телевиз бол одоо тэр хүний хөгжлийн талаар одоо энэ эдийн засгийн одоо хичээлүүдийг одоо тийм бас санаа авахгүйц тийм зүйлүүдийг бол одоо малчны хөгжилт гэдэг ер нь нэвтрүүлэгтэй болоод тэргээрээ дамжуулаад хүргэх юм бол энэ бол одоо Монгол улсын бүх малчид үзэх боломжтой, хүртээмжтэй хамгийн зардал багтаагаар бас нэг тийм зүйл юм аа л гэж би бол одоо яг харж байна да. Тэгэхээр одоо ингээд харагдаж байна. За яаж одоо нөгөө гайхалтай зүйлийг шилжих вэ гэх ингээд зэрэг арга байхгүй хүний өөрөөс нь шалтгааллах одоо шилбэл эдийн засгийн барих тооцоогоо хөтлөх угаасаа энэ малчин хүн гэдүүд би хэлдэг байхгүй. Малчин хүн таавал өөрөө компани захирлаа. Та компани нэгтлэн санхүүж тэгэхээр зэрэг орлого ашиг өөрөө барьж
эдийн засгийн тооцоогоо хийж иж энэ жил хүүхэдтэй тансаг байшин авч өгөх үү? Энэ жил малдаа тансаг байшин барьж өгөх үү гэдгийн шийдэл дээр зогсох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр заавал энэ мөнгөтэй холбоотой одоо манай малчдын айгүй хурдан хариулж чаддаг зүйл нь юу вэ гэхээр зэрэг мөнгө байхгүй шүү дээ. Тэд нар 2 тэр хүмүүст махаа зарж байна. Баян газар бид нар 4,000 төгрөгөөр нэг хил махаа зарж байна гэж ярьдаг байхгүй. Тэр аливаа зүйл хоригдол байх ёстой. Зөв санхүүтэй байх ёстой. Хэмнэлт үүсэх ёстой. Тийм үү? Ядаж одоо чулуун хороогоо одоо нэг жаахан мод орсон энэ ч нөгөө чулуу гэдэг чинь өөрөө маш их тийм нөгөө жавар хоргуулдаг юм уу хүйтэн төрлийг одоо материал үстэй. Тэрний доор байж байгаа тэр хөлдөөсийг яаж цэвэрлэх үү, техник төвөг төхөөрөмж хэрэгтэй. Тэр унагладаа энэ төр гэл одоо хямдхан тийм трактор байж идэг шүү дээ. Тэгээ арга байхгүй өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөлөөд ингэж явна гэхин зэрэг санхүү хэрэгтэй вэ хэрэгтэй. Гэхдээ ингэж л дэвшихгүй бол цаашаа юу эрчимцэн мал аж ахуй зүгээр л өөртөө зориулсан махал бэлдэж сууж байгаа хүнтэй хүн шиг харагдаж байгаа байхгүй. Хотныхоо захаас дуртай нэг малаа хадалж идчихэл гизээлтэй байж идэг шиг байна шүү дээ. Тийм нөхцөл зах зээл махаа аваад ирээ би тэдээр авъя гэж шинж дэхгүй. Тэн дотор өсөлтөө хэрэгтэй, эрэлт хэрэгцээ хэрэгтэй, уналт босолт хүртэл хэрэгтэй. Ингэж энэ нөгөө одоо өөрийгөө малчин гэж бодлоггүйгээр аж ахуй нэгжийн дарга захирал нэгтлэн би аж ахуй эрхэлж энэ бодлоор урагшлахгүй бол байхгүй болохгүй бүтэхгүй тэр чин тийм чинь би ийм юм чинь гэж болохгүй л байхгүй. Би нэг юм бүдүүн таймаар л ярьж штэ. Зүг бэ нөө те. Ерөнхийдөө нэг иймэрхүү байх шиг. Энэ чиглэлээр их олон жил явсан хүний хараад одоо их төсөөллүүд гэх юм уу тооцоонууд энэ гаднаас нь харах өнцөг элдв юм бодоод ингээд явсаар байгаад хамгийн зохимжтой шийдэл нь Монгол малчин хүнд аль нь зохимжтой? Яг өнөөдөр манай Монгол орны хувьд бол малч бол бас амьдрал бас хүнд байна. Олон мянган малтай хүмүүс бол байна л да. Гэхдээ яг статистик харж байхдаа 144 мянган малчин өрх байдаг гэж тийм тоо яваад байт юм байна. Яг Монгол орны хувьд бол өнөөдөр энэ өөрийнхөө нөхцөл байдалтай уялдуулаад ямар арга хэмжээ авах ёстой гэхээр одоо гадаадын төсөл хөтөлбөрөөр олон улсын тэр зээл тусламжаар маш их мөнгө орж ирдэг юм байна л да. Тэгэхээр яг уу гэхээр манай орны нөхцөл яг энэ ертөнцийн мал аж ахуйг эрхлэж байгаа юм уу? Эсвэл тэр фермийнхаа аж ахуйг эрхлэж байгаа тэр малчтад ерөөсөө буцалтгүй тусламж үзүүлэх хэрэгтэй байна. Буцалтгүй. Тэгээ энэ бол одоо нөгөө тэр намуудын яриад байгаа мөнгө тараадаг ажлаас өөр. Яг тэгэхээр яг хөдөө бол тухайн багийн засаг дарга багийн засаг дарга бөгөөд тэнд амьдарч байгаа хүмүүс хэн бэ гэдэг маш сайн мэддэг. За тэр бол маш сайн ажилсаг. Тэрнийг жоох юм авчих гээд байдаг. Тэр арх ухаараа агсан тавьдаг гэдгийг маш сайн мэддэг. Тэгэхээр одоо ингээд янз бүрийн төсөл хөтөлбөр юм ингээд хэрэгжүүлэх хэрэг малчтаас их юм шаарддаг байхгүй. Ингээд нэг сууд шинжилгээ гээл нэг баах юм гаргаж ирээл. Тэгэл сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан гээл ерөөсөө тэгэл. Энэ бол тийм байж болохгүй. Зарим ч тэрийг мэдэхгүй байгаа шүү дээ. Энэ одоо хүнийг одоо мэдлэг боловсруулалтанд дормжилж байгаа юм уу? Үнэхээр Монголд бол одоо нөхцөл байдал ийм байгаа учраас багийн одоо тэр дарга нь одоо сонгуул явуулаад за манад одоо юм 300 сая төгрөг хуваарлах чинь 3 хүнд өгнө гэд саналыг аваад тэднэрээс одоо тэр нэг сүүлийн санхүүгийн 2 жилийн тайлан одоо тэгэл заримдаа гэсэн би ойлгохгүй шүү дээ. Тайлан гаргад тэр санхүүгийн хүнд даатгаж байгаа байхгүй. Эндээ бол заримдаа ойлгохгүй юм чи юу илээ гэд боддог байхгүй. Тэгэхээр тэр малчтад бол одоо маш их одоо нэг 5 сая төгрөг зээлэхэд чинь л ерөөсөө сүүлийн 2 жилийн тайлан тэгээ одоо ямар юмны юуны одоо ингээл бөө юм шаардаад. Ерөөсөө тийм байж болохгүй. Энэ бол Монгол бол маш их мөнгөтэй.
Ерөөсө офшор данс нь 24 тэрбум доллар байна. 24 биллион USD байна. Тэ? Тэгэхээр яг үхээр ерөөсөө тэр 330 суманд ийм төсөл хэрэгжүүлнэ гэвэл тэн дотор чи үнэхээр ажилсаг ямиг аваа явчихаар нүүр баасдахгүй шиг хийчих тийм хүмүүс байдаг. Тэр бүгд мэддэг. Таач мэдчих. Энэ бол юм. Тэрийг сонгуулиар гаргаж ирээд сан тураагаал за энэ хүнд 100 саяг өгье. За та энийг хийгээ яваа гэдэг. Ингэж эхлээд явах хэрэгтэй гэж би боддог. За хоёрдугаар бас нэг асуудал байдаг. Ер нь энэ одоо социализмын үеэс дамжиж ирсэн тэр нэг хүдээчхан бүтээгдэхүүний нэг уламжлал ерөөсөн манад их тасрахгүй яваад байна л да. Дор дороо нэг юм үйлдвэрлээд дараагийнхаа байгууллага руу шилжүүлдэг гэсэн. Ер нь хүдээчхан бүтээгдэхүүнийг би өөрөө Японд сурч байсан юм л да. Гэхдээ малын хүн биш. Биологийн судлаас мэрэгчлээ. Тэгэхээр тэр ертөнцийн аж ахуй өдрийг 8 жил нүдээр ингээ харж илээ л да. Харж ирсэн. Энэ чи ийм байд юм бэ. Тэгэхээр энэ хүдээчхан бүтээгдэхүүнийг ерөөсө зарж болдгоо байхгүй. Гол асуудал нь энэ байна. Энийг эхлээд бид нар мэдэж авах хэрэгтэй. Хүдээчхан бүтээгдэхүүн зарж болдгоо ерөөсө. Одоо тэр кофе тариад байгаа хурааж аваад байгаа апр барзилын хүмүүс яг л хэвээрээ байгаад байдаг. Гэтэл нөгөө Starbucks нь болохоор маш их ашигтай ажиллаад байдаг. Тэр хүдээчхан бүтээгдэхүүнийг ерөөсө зарж болдгоо гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байхгүй. Жишээлбэл яах ёстой вэ? Ноолоор авлаа тий. Тэгээд яг нэг яманаас нэг 300-аас 350 грамм гарддаг. Тэгээд 3 яманаас 1 кг ноолоор гардаг. Тэгээд тэрийг 150 мянгаар зарчаад баясаад идэг. Ноолоор ашигтай учраас ямааруугаа орцсон байхгүй. Тэгэхээр яагаад хүдээчхан бүтээгдэхүүнийг зарж болдгоо юм бэ гэдгийг анх тэр 1942 онд Английн нэг Скот ямар Скот нэрийг мартчихлаа. Тэр хүн анх гаргаж ирсэн байна. Дараа нь яасан гэхээр 1960-ад онд одоо миний тэр төгссөн одоо Японы улсын шинжлэх ухааны сургуулийн Жимбунгакку буюу тэр хүмүүнлэгийн факультетад ажиллаж байсан Имамура Нароми гэж профессор, сүүлдээ Токио сургуулийн профессор болсон тэр хүн энийг судлаад яагаад энэ дэлхийн орнуудын малчид харилцагчид ядуу амьдраад байна гэдгийг судлаад үзэхээр ер нь хүдээчхан бүтээгдэхүүнийг зарж болдгоо юм байна гэдгийг гаргаж ирсэн. Тэгээд тэд нар өөрсдөө юу гэж хэлсэхээр энийг японочдод болохоор японоор болохоор Ургужи сангё буюу монголоор 6 дахь үйлдвэрлэл гэж юм гаргаж ирсэн байдаг. За ноолоор өнөөдөр яах ёстой вэ? Энийг эхлээд бид нар ойлгочвол нөгөө хандах зүг өөрөө тогтно гэдэг шиг асуудал бас өөр болох. Ноолоор авлаа. Ноолоороо ингээд авангуудаа тэр ченж хэн байдаг гэсэн зарж болдгоо байхгүй. Энэ бол хамгийн аюултай. Тэгэхээр яг хөхөр энэ дэр хоршоолын систем орж ирдэг. Хоршоол хамтарч ажиллах. Яг Монгол хүн хамтарч ажиллахад хэцүү л дээ. Ирэх ашиг нэгдээд ирэх юм бол маш хүчтэй нэгддэг ард юм. Энэ бол дэлхийд байхгүй нэгддэг ард юм. Тэрнээс биш ингээд манайх одоо нэг муулаад идэх те нэгдэж чаддгүй. Тэр бол тийм биш. Тэр 2008 оны 8 сарын 16-ны өдөр Монгол улс анх удаа олимпиад аврахтаа болох бүх хүн яг миний нүдэнд хоёр машин мөргөлж яхад гараад энийгэл зүгээрээ гэж салцгаж ийсэн. Би бол тэр маш сайн санд. Тэр бидний ирэх ашиг нэгдэж чадах юм бол болно. За ноолоор жишээ авч үз товчхон ярий те. Ноолоороо самлаа. За тэгээд нэг хэдэн хүмүүс ирж ноолоорыг авдаг. Ченжүүд те. Асуудлыг ченжүүрт түлхээд байгаа. Тэгээ ченжүүдтэй энэ бол ямар ч хамаагүй асуудал байдаг. Ноос ноолорын үнийг хэн тогтоодог гэхээр өнөөдөр Австралийн бирж, Өмнөд Африкийн бирж тогтоодог байхгүй. Австрал 370 мянган тонн бохир Австралиас аван дутаад байгаа ноос ноолоор Монголоос авдаг байхгүй. Тэнд ханш тогтсон учраас тэдний тэр ханшин дээр Монголд үн хилдэг болохоос тэр ченж гээд байгаа хүмүүс чинь тэр муу нэртэй хүмүүс бол үүндээ ямар ч хамаагүй юм байна. Өнөөдөр Австрал Монголын төсөл дээр би ажиллаж байна. Тэгэхээр энэ ямар утга учиртай гэхээр ерөөсөө тэр бирж ханшин тогтоод байгаа болохоос шүү дээ. Ченж бол ямар ч хамаагүй. За тэгээд нэг хүн ирээд одоо тэр Зүү аймгаас эхлээд 1 кг ноолоор 150 мянга гэчвэл 150 мянга өгөөд ингээд санаа амарчдаг. Тэгэхээр энэ дээр яаж одоо энэ малчид ашигтай орлоготой ажиллах вэ гэхээр ноолороо зарах биш өгнө. Угаагаад самнаад утас хийгээд ядахтай нэг оролт хийх хэрэгтэй байхгүй. Оролт хийх. Энэ одоо миний өмсөж байгаа цамц байна л дээ. Энийг би өөрөө угаасан. Энийг би. Энэ $1200. Энэ $1200. 4 сая төгрөгийн үнэтэй цамц би өмсөж сууж штэ. Тэгэхээр энийг яд гэхээр гараараа угаалаа штэ би чинь. Худгийн усаар. Өстой нэг гар тасарчих гад амар хэцүү. Тэгээ энэ ч угааж байгаа штэ гараараа угаагаад 100 кг нас угааж байгаа штэ.
Тэгээд тэр ноосоо би хотод авчираад бас мөнгө олно гэдэг чинь төлбөртэй тэр чинь зүгээр байхгүй. Хотод авчираад тэр одоо хуучин цагаан хаалга гэдэг ингээд урагшаахаа тэр хамуул дүүргийн урд нэг жижигэн цагаан хаалганы тэнд шинжилгээ ухааны технологийн сургуулийн дулааны гарааны компани гэж үү. Одоо их сургуулийн хажуудаа компанитай болцсон хуулиар. Тэнд авчираад 1 кг-ын 5,000-аар би сануулчих байхгүй. Тэр санууснаа би Санширо гэж компани одоо уралжин гүрний урд байдаг Санширо гэдэг компани дээр авч өгөөд урьдчилан мөнгө өгөөд утас олгоод авчиж байгаа. Утас олгоод. Тэр утсыг одоо тэр ховдод байдаг жишээлбэл нэг настай хүн байна л да. Тийшээ явуулж байгаа байхгүй. За би ингээд дараагийн байхгүй болчлоо л. За би ийм явуулсан чи тав аваараа гэдэг. За наадахаараа нэг юм хийх гэдэг. Яг хоо нэг мөнгө төгрөг өгнө л дөө. Ингээд яаж ийн ирэхээс чинь нөгөө энэ жишээлбэл орхиудын хоньны нус килограмм 5,000 л хөрлөө шүү дээ. Яг 4,500. Эний ч угаагаад хувц ийм хийчихэр чинь яадаг. Үйлдвэрлэгч өөрөө үнэ тогтоодог байхгүй. Ийшээ орохоор чи ганц мал чинь чадахгүй учраас хэдүүлээ нэг 2-3-оор нийлээд энэ систем рүү оруулах тэр бүтцийг манай хөдөөчмөн асуудал ирсэн төрийн зархины төв байгууллага буюу засгийн газар дэмжиж өгөх хэрэгтэй байхгүй. За зээл өглөө гэж бодъё. Эсвэл яг одооны нөхцөл малчид аж ахуйгаа юу яаж авч байгаа. Тэр мөнгө нь одоо үнэхээр энэ зээл хууль руу орчоод энэ хийд имийн үрчээд байна уу? За зээл өгвөл малчин хүн аж ахуйгаа яаж авч байгаа. За төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, шин сэргэлтийн бодлого, хөдөөгийн сэргэлт энтергээд том бодлогод бол одоо хэрэгжээд явж ин л да одоо энэ төр засгийн зүгээс бас анхаарал хандуулж байна. Тэгээд ч одоо энэ жил сонгуулийн жил учраас энэ сонгуулийн жилээр бол одоо өсчилж одоо энэ жил сонгуул явах гэж байгаа юм байна. Тэгээд одоо энэ өсчилж байгаагийн цаад гол бас агуулга нь бол бас одоо хөдөө орон нутгийн сэргэлтийг дэмжих тал руугаа нэлээд зүйлийг бол хийх байхаа гэж найдаж байна. Иймд бол одоо төр засгийн зүгээс одоо бас магадгүй одоо саяны ярьсан шиг маш бага хувийн хүүтэй тийм зээлүүдийг бол өгөх магадлал бас бий. Тэгэхээр одоо энэ хэрвээ одоо энэ яг мал аж ахуйн чиглэсэн одоо тийм зээлүүд ингээ гараад ирлээ гэхэд малчин хүн одоо нөгөө мал аж ахуйн бизнес эрхлэгч маань тэр хөрөнгө оруулалтад зөв зохион байгуул зарцуулах тийм зарцуулахад бэлэн үү гэдэг асуудал байгаа учраас тэр хүний хөгжлийн асуудлыг бол одоо энэ давхар бас шийдэх хэрэгтэй. Тэгэхээр тэр тухайн хүмүүс зориулсан одоо тийм хөгжүүлэх чиглэлд бол анхаарах хэрэгтэй. Нөгөө талаараа гэх юм бол яг энэ бизнес эрхлэгч болоод ирэхээр энэ бол гэр бүлийн бизнесийн хэлбэрлээ ороод ирж байгаа. Яг одоо эн чинь тэр айл тэгээд хүүхдүүдтэйгээ нийлээд тэгээд одоо ах дүүтэйгээ нийлээд юм уу одоо ингээ яг энэ гэр бүлийн бизнесийн чиглэл рүү ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэгээд энэ манай улс бас нэлийн эртнээсээ эхлээд хоршоо нөхөрлөлийг өгнө бол маш их дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн ч гэсэн энэ бол нэг цаашаа явахгүй байгаа. Тэгэхээр энэ хоршоо нөхөрлөлийн чиглэлээр бол одоо мэдээж тэр бизнесийн одоо тэр мал аж ахуйд чиглэсэн зээлүүд олгогдоод ирэх юм бол одоо энэ хоршоо нөхөрлөлүүд яаж үйл ажиллагаа явуулах вэ? Энд бол одоо бас ямар арга хэлбэрээр одоо тэр хоршоо нөхөрлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах вэ? Түрүүн бол одоо амрын хэлж байгаагаар яг эцсийн бүтээгдэхүүн хамгийн үнэтэй байдаг. Бид нар бол одоо түүхийн бэлтгэлийн чиглэлд яваад байгаа шүү дээ. Ер нь бол бид нар хятадын үйлдвэрүүдийн түүхийн эдийн бэлтгэлийг л монголчууд хийж байгаа. Монгол малчид хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр түүхийн эд 1000 бэлтгэхэд ямар ч үр дүн гардаггүй. Түүхийн эд бэлтгэж байгаа хүн байж чаддгүй гэж байна. Тэгэхээр бид нар эцсийн бүтээгдэхүүн рүү явах чиглэлд бол одоо малчид өөрсдөө одоо мал аж ахуйн бизнес эрхлэгч маань өөрөө бас санаарчлагтай сум орон нутаг нь бас яг дэмжиж манай улсад ч сум болгоно нэг бүтээгдэхүүн мэтэргээд айгүйх тийм өрнөн урьяатай үйл ажиллагаа явуулаад байгаа ч гэсэн бүх сум баг ижлэхэн шахуу нэг аймгийн одоо сумдууд ихэд баг бүгдээр ижлэхэн шахуу одоо энэ үцгэлэн дээр гарч байгаа ямыг харахад тийм нөхцөл байдалтай байгаад байгаа шүү. Тэгэхээр одоо тэр үйлдвэрлэл маань хөгжихгүй одоо хоршоо болоод ирнэ гэдэг чинь цаанаа үйлдвэрлэл явагдаад юм уу процесс явагдаад ирж байгаа гэсэн эцсийн бүтээгдэхүүн гарах чиглэл рүү хандаад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо бас л нөгөө бизнес эрхлэгч маань өөрөө хөгжих
нэлээд ойлголттой болох судалгаа хийх мөн одоо бас санхүүг бас зөв зохион байгуулах тэр орж ирж байгаа хөрөнгө оруулалт одоо тэр зээл бол хөрөнгө оруулалт байхгүй юу? Тийм тэрийг үр ашигтай зарцуулах тэр ухааныг л одоо суралцаж өөрийгөө бэлтжээд тэгээд төр засгаас ийм дэмжлэг үзүүлээч гэж нэтээр шаардах нь бол хамгийн зүйтэй болов гэж бодож байна. Хамгийн түрүүнд санхүү эдийн засагтай холбогдоод ирэхээр санхүүгийн одоо зөв зохион байгуулалт, санхүүгийн сахилга бат тэрийгэ зөв төлөвлөх гэдэг рүү л ялцчгүй ингээд ороод ирж байгаа юм. Тэр эцсийн бүтээгдэхүүн гараад ирээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү ингээд явхад бол дэлхий дээр бол одоо өнөөдөр ямааны сүү их үнэтэй. Ямааны сүү бүтээгдэхүүн хамгийн одоо бест, хамгийн одоо сайн бүтээгдэхүүнүүдээ ямааны сүү. Гэтэл одоо манай хамгийн их ямаатай гэж байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ няра хүүхдийн тэжээл ямааны сүү тэжээл чинь их үнэтэй байдаг юм ба шүү дээ дэлхийн зах зээл дээр. Гэтэл ямаатай айл хэд байгаа вэ? Тэр ямааныхаа сүг одоо ямааны сүгээр хийсэн одоо савн адгийн наад зах нь одоо гоо сайхны бүтээгдэхүүн савн гэхэд л савнгуу дотроо дэлхий дээр хамгийн үнэтэй савн нь ямааны сүгээр хийсэн савн байх жишээ. Гэтэл бид нар одоо хонь ямааны сүг тэгж ашиглаж чадж байгаа илүү эцсийн бүтээгдэхүүн болгож чадж байгаа илүү бид нар нэг нарийн технологитой юм хийх гэж ингэ зүтгэж байхаар одоо өөрсдийн болцоонд нийцсэн тийм бүтээгдэхүүнийг гаргах ямар боломж байна вэ? Дэлхий дээр органик бүтээгдэхүүний зах зээл гэж маш том зах зээл байна. Органик бүтээгдэхүүнийг одоо хамгийн сайн үйлдвэрлэх боломжтой газар бол Монгол байна. Манай малчид байна. Гэтэл тэр органик бүтээгдэхүүн саяны одоо ямааны сүгээр хийсэн бүтээгдэхүүн савн одоо гэх мэтчлэнгийн зүйлүүд гар урлалын зүйлүүд бас байна. Гэх мэтчлэнгээр бид нар одоо эсгийн шахаанаас хэтрэхгүйгээр бодож сэтгэхгүйгээр бас жоохон өргөн боломжтой тийм органик бүтээгдэхүүнүүд одоо өөрсдөө үйлдвэрлэх шаардлагатай малын түүхийд ашиглаад энд бол одоо бид нар сүүн бүтээгдэхүүний хувьд бол одоо сүүнг бол маш сайн боловсруулж бид нар бол одоо чадж байгаа. Гэхдээ энийгээ бол яг үнэтэй бүтээгдэхүүн болгож зах зээл дээр шууд нийлүүлж бас чадахгүй байна. Хэрвээ хоршоо болоод ирэх юм бол эн чинь нэг суманд одоо 200-300 өрх одоо малчин байлаа гэхэд тэндээс нэг 40-50 хоршоо 20-30 хоршоо ч юм уу гараад тэр сумын одоо тэр брэнд бүтээгдэхүүнүүд тэндээс л үүсэж бий болно. Тэрнээс сум болгоныг бол одоо онцлогтой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэч гэж төр засгаас энэ жижиг дунд үйлдвэрлэл одоо энэ хөдөө аж ахуйн яам дээр бас нэлээд их ярьж байгаа ч гэсэн энэ төдийлөн гарч ирж чадахгүй байгаа нь энэ зах зээлийн өрсөлдөөн нөгөө бизнес эрхлэгчийн өөрийн мэдлэг ур чадвар тэр одоо мөн одоо тэр санхүүгийн дэмжлэг энтертэй холбоотой. Гэхдээ санхүүгийн дэмжлэг бол чухал боловч яг хамгийн эцэст юу чухал вэ гэхээр одоо тэр бизнес эрхлэгчийн өөрийн ямар брэнд бүтээгдэхүүнийг бий болгох вэ? Тэрийг яаж хийж хөгжүүлэх вэ гэдэг ухаан л хамгийн бас нэлээд чухал. Малчин тариачдыг одоо сайхан амьдруулахын тулд дэлхийд нийтэд хэрэглэгддэг нэг арга байдаг юм л да. Тэр ядгүй гэхээр ерөөсөө тэр багийн дарга нь хэдэн хүмүүстэй нийлээд тэр малчтаараа тойроод эсвэл тариалчдаараа тойроод асуудаг байхгүй. Тэрний ядгүй гэхээр за та одоо яг сард хэдэн төгрөгтэй болмоор байна гэж асуудаг байхгүй. Ерөөс ихний асуулт. Сард 50 сая гэвэл за хэдэн үнэтэй ихээр чинь 30 үнэтэй бол сүүгээс хагаад яаж 50 сая төгрөгийг борлуулалт хийж болохгүй. Энэ бол худлаа. Тэгэхээр 5 сая гэвэл бас төхөж очин тий. Болох юм байна гэдэг. Тэгээд тэр малчид яг юу хүсэж байгааг нь ихлэ цаасан дээр бичиж одоо ёстой тэгтлээ нэг айхтар хиймэл одоо юу хай дээр ашиглахгүй л дээ. Боддог байхгүй тэрийг. Судалгаа их нь тийм байна. За энэ хүн нэг сард нэг 5 саятай л болчихъя гэдэг нь гэвэл бас хантай тий. Тэгэхгүй 50 сая гэдэг их бол нэг 30 үнэтэй байжээд яаж утсан тэр зараад сая төгрөг штэ. За яг нэг сая 500-аар ботход 45 сая төгрөг. Тэгээ бүгдийн зарцгаас чинь дараа сард нь яах яаж чадахгүй. Тэр бол худлаа тийм одоо хариулт яг хөө тийм мөрөөдөл байж болно тий. Мөрөөдөл байж болно. Одоо Elon Musk гэдэг шиг сайхан мөрөөдөж болно. Бод амьдрал дээр яг та сард хэдэн төгрөгтэй болмоор нь гэхээр чинь 5 сая гэх юм бол тэр 30 үнэтэй айл яах вэ гэхээр чинь тэр сүүгээ одоо өвлийн үлдэрд 3000-аар зарах биш.
энэ төр гэдэг юм чинь те ард түмнээ баяжуулахын төлөө ажил хийдэг хүмүүсийг төрийн албаагч гэдэг байхгүй. Тэр хүн чинь одоо тетрабактаа сүү чинь 5,000 шүү дээ. Тэгэхээр за энд нэг саалтур тавиад өгч яг нэг тогтой юм байна. Тэгээд тэрийг нэг тетрапаклад ингээд бичиж шүү дээ. Органик сүү шууд саасан ариут гаагүй юмыг яаж мэдхүү буцалгаад хэрэглээрээ гэд заруулах юм бол тэр чинь 3,000-аар зарж байгаа хүн чинь 5,000-аар зархаар чинь нэг арай нэг өөр болно то. Тэгээ тэр малчид юу хүсэж ийн гэдгийг эхлээд сонсож цаасан дээр бичээд тэдний төлөө төрийн байгууллага ажиллаа хийж төрийн бодлого буюу тэр стейт програм гэдэг нь гардаг байхгүй. Тэгэхгүй одоо малчтаасаа асуухгүй шүү дээ. Яг юу хүсэж байгаа. Яг юу хүсэж байгааг нэг шууд бүр асуух хэрэгтэй нэ нөөг. За би нэг цоошин портертэй болмоор байна. Тэ? За 30 сая. Нэг мотоциклтай болмоор байна. Бас гайгүй мотоцикл шүү. 3 сая. За яг 4 сая. Сардаа нэг 5 сая төгрөг авчдаг баймаар байна. За гэд бичээд за эдгээр ийм хүсэж байгаа юм байна. Тэгвэл тэр портерийн үйлдвэрийг Монголд угсрах. Тэр трактор Куботогийн одоо тэр гурвалжингийн гүрдэр гой шоу өрөм нэгдчихлээ шүү дээ. Японы Кубото. Алдарт. Ер нь дэлхийн тракторыг Японы тракторууд тодорхойлдог байхгүй. Монголд 4600 трактор байна өнөөдөр. Тэгэхээр тэр тракторыг хүсэж байгаа юм бол тэр тракторын үйлдвэр өгсөрдөг үйлдвэрийн маш олон эд анги байгаа шүү дээ. 5,000 эд анги. Тэр чадахгүй учраас тодорхой хэмжээний Монгол өгсөрэй гэдэг чи яг гадаад явдлын яамны сайдын хийх ажил байхгүй. Манад ухсарья тэхүү гэдэг. Тэг ингэжээж тэр малчид юу хүсэж байгааг нь тэдний төлөө л ажиллах хэрэгтэй. Тэгэл магадгүй тэгжиж болно шүү дээ. Гэхдээ би нэг сардаа нэг 2 сая авах болно болж байна юм байна. За тэгвэл та болдог ийм ажил хийх юм бэ. Тэгвэл танд ийм олж ивэ гээд ёстой нөгөө Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк одоо юу л нэг олон газрууд юм шиг байна. Тэр Швейцарын хөгжлийн хандлага гэдэг маш их мөнгө өгдөг юм шиг үлээ. Тэднэрээс тэр мөнгийг тэднэрт зурсаар өгш тэр барьцаа хөрөнгө хэрэггүй. Зүгээр өгөх ёстой байхгүй. Одоо тэр тариалангийн тухай бол 5-1, 5-2, 5-3 гэдэг нэг айхтар залт байна. Газар аваад юм тариа гэхээр болтгоо. Ерөнхий сайд оюун эрдэнэ шийднэ. Маш хэцүү. Тийм үү. Энэ хууль гэдэг юм манай Монгол улсад тэр яадаг залт вэ? Тэр ерөөсөө энэ атарсан газрыг эргэлтэнд оруулах тийм залт байхгүй. За би одоо нэг манай монголчин энэ хатлангаар яваад байна шүү дээ. Хатлангаар. За яг хуу энэ хангаан нутгийнхан сайхан. Өмнө гой алтайхан яах юм тэгвэл. Тэг чин Уусахгүй. Одоо тэр гуйланд очиод яах юм. Тэг чин бусдгаатай систем бай. Тэрнээс нь усын татаад бусдгаатай тарилаа хийгээд нөгөө эрдэнэ шишээ таримаар байна шүү дээ. Гэтэл газар нь олддог байхгүй. Өгөхгүй. Тэгэхээр чин тэр хүн чи одоо малдаа өвс өгмөр шүү дээ. Өвс өгөхгүй болохоор чи яг өвс их ингээд өгөхгүй болохоор чин тараг хүч нь нэмэгдэхгүй те. Тэг хуулиар энэ манад болдгоо байхгүй. Бид гур бол одоо энийг зөв нэг ингэчээсэл гэсэн юм л ярьж ин л да. Гэтэ ингэ сая би ингэ бодод байлаа. Яг үндэ бол нүдэнд төсөөлөлт. Манай малчин айл бол тийм одоо яг энэ хэвдүүд шиг юм гоё шин шатнд бол амьдрах болоо. Тэгэл одоо бүгдээ өөртөө засгийн газраас зөрөгтэй тэр өөр бүрийн суллаад одоо би хамаагүй ярьж штэ дураарай. Одоо сэнцэж бас буруу байгаа штэ. Яагаад энэ мал төрийн мэдлэг чинь энэ малчдыг ийм замбраагүй малчдад бүхлөтөнд 170 мянган малчин 60 сая малын тоотол 60 хүрчээд бэлчээрийн даацсан байхгүй болоод аюул нүүрлээд байхад засгийн газар юм хийдэггүй. Тийм байж. Яагаад 60 сая хүрсэн бэ гэвэл ерөөсөө нэг зүйл байхгүй. 200 ямаатай хятад шиг 200 хонтой айл одоо малаа зараад амьдрах хэцүү болчихсон. Тийм үү? 100-ийн би зарыг 100 хон зарахад хэдэн төгрөг. Тэргээр юу авах вэ? Тийм тулд олон мал одоо 1000 түүнээс дээш малтай байж иж бүр одоо бараг 500 мянгаар нь бөөндж иж
одоо нөгөө машин тэрэг тэрл хүүхдийн сургалт тийм үү зээл хууль тэгээд төлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ малчтын бас буруу биш. Тэр засгийн газрын буруу байгаа зү. Яг энэ маханд нь одоо шууд экспортын дэмжээ бариад энэ махыг урамшуулад илдүүд болоогүй. Тийм үү? Тэгээд эцсийн одоо муу зүйл нь юу болсон бэ гэхэд чи нөгөө яриад байдаг гоё нөгөө эмийн урамлтай тэр бэлчээр үүсч одоо зүгээр л шар ус болж өгсөн шүү дээ. Ногоон ургаад ногоон тал харагдаад идэг хүртлөө шинтэй гоё тэр ногоон байхгүй. Одоо өөрийн чинь материал дээр хүртэл байж илэн шүү дээ. Яагаад өвс энэ одоо цаашаа үйлчлэг урахад болдог вэ гэхэд зэрэг малын амаар хөлөөр нь үндсийг тасдаг учраас л ийм зүйл болж байгаа гэж байна шүү дээ. За тэгэхээр одоо яах вэ гэхээр 60 сая мал өшөө дэше өснө. Маш хурдтай өснө. Яг л одоо энэ гарцсан ерөөсөө тийм байхгүй. Малчин хүн амьдрахын тулд олон мал зарж иж жаахан мөнгө олно. Махан нэг хэлэнд маш хямдхан учраас. Тэгэхээр гарцсан зөвхөн маш олон орн зарах хэрэгтэй, маш олон орн үржүүлэх хэрэгтэй. Энэ ярьснаас л ийм л юм бодож байна. За яг нэг юм хэлчихгүй. Тийм. Энэ сая энэ ярьсан одоо энэ төр захиргааны анхан шатны нэгж буюу баг сум одоо бас энэ дээр яг юу хийх ёстой вэ гэхээр яг үнэ. Тэр одоо малчтаасаа судалгаа авах хэрэгтэй. Судалгаагаа боловсруулаад одоо тэр нэр дэвшгэж байгаа юм уу? Эсвэл одоо аймаг руугаа юм уу? Одоо манайхаас одоо тэдэн одоо хүн яг ийм хүсэлтэй байна. Яг ийм хийх гээд байна гэдэг. Эн чинь цаашаага одоо нөгөө хагас суурь юм уу эрчимчсэн мал аж ахуй болоод ирэхэд ч айл болгон трактор заавал авах шаардлагагүй болоод байна. Тэгэхээр манай суманд энэ айлууд одоо ийм аж ахуй эрхлэхэд одоо 100 айл байна. Энэ 100 айлд одоо нэг 10 ширхэг трактор шаардлагатай байгаа учраас энийг одоо шийдэж өгч ингээд кластерлсан байдлаар бас ингээд энийг ингээд шийдвэрлэх боломжтой. Тэгэхгүй айл болгон трактортай байна гэх юм бол санхүүгийн бас хүндрэл рүү ороод ирнэ. Тэгэхээр төр засгийн анхан шатны нэгжүүд юу хийх вэ гэхээр зохион байгуулалтыг хийж өгнө. Энэ хүмүүсийн одоо санаа бодлыг сонсоод судалгаа аваад тэрэн дээр үндэслээд зохион байгуулалтын үйл ажиллагаануудыг хийж өгөөд тэр суманд хэдэн ширхэг трактор хэрэгтэй. Хэдэн одоо тэр хатлаа авахд юм уу одоо тэр бэлчээрийнхаа ногоо ургамлыг тархихад шаардлагатай тэр зүйлүүд хэрэгтэй. Тэрэн дээр сум өөрөө одоо тэр менежмент хийж одоо тэр үйл ажиллагааг зохион байгуулна. Хятадд бол одоо сая энэ хятадд ч одоо 300 сая хүнийг ядуурлаас гаргачлаа гэдээ одоо маш том дуурж шүү дээ. Энэ ядуурлаас гарахад хэн хамгийн их үүрэг оролттой ажилласан бэ гэхээр анхан шатны нэгжийн дарга нар зохион байгуулсан яг энэ нэг. Тэрэн дээр бол одоо тэр багийн дарга, тэр сумын дарга, сумын иргэдийн хурал энэ дэр гол үүрэгтэй оролцох ёстой. Тэгжиж хятадд бол одоо хамгийн анхан шатны дарга нь тэр хариуцсан тэр айлуудаа одоо тэр ядуурлаас гарах үүргийг хүлээгээд тэр хүмүүст одоо юу чухал шаардлагатай гэдгийг тэр 10 айлын өмнөөс 50 айлын өмнөөс очиж тэр дээд шатныхаа байгууллагад хэлсэн. Тэр айлууд ийм зүйл хэрэгтэй байна. Тэр асуудал нь ийм юмтай тулгарчлаа. Асуудалтай тулгарчлаа. Энд ингэ шийдвэрлэх ийм юм байна гэдгийг цааш нь дамжуулаад төрийн дээд шатандаа хүртэл тэр явуулах тэр үйл ажиллагааг тэр анхан шатны дарга нар зохион байгуулад байгаа. Тэгжиж эн чин системтэйгээр явж иж энэ ядуурлаас гарч байгаа болохоос ш тэр одоо Говьалтай аймгийн одоо тэр Бугт сумын одоо тэр биж багийн малчин доржинд юу хэрэгтэй байгааг энэ төр засагч мэдэхгүй хөдөө аж ахуй ямч мэдэхгүй Говьалтай аймгийн засаг даргач мэдэхгүй ш. Тэгэхээр тэрийг одоо олж илрүүлж нийтлэг одоо тулгамцсан асуудлыг илрүүлэхэд бол багийн дарга, сумын дарга, сумын иргэдийн хурал чухал үүрэгтэй. Тэд нар зүгээр нэг сонгогдчиход нэг хэдэн жил цалиа дарах гэдэг тийм ажлыг бол одоогор хийж байна. Цаашдаа бол ингэж болохгүй. Яг өөрсдийнхөө төлөө ажиллаж чадах. Тэр сумын одоо тэр иргэд малчид миний төлөө энэ дарга юу хийж чадах юм. Тэрийг харж иж тэр анхан шатныхаа нэгжийн дарга нарыг зөв сонгож тэр хүмүүстэй зөв шаардлага тавьж тэр хүмүүс нь тэр хүмүүсийн төлөө ажиллаа хийж
ингэж шат дараалан явж иж энэ одоо ингэ сайхан болно гэхээс биш зөвхөн хөдөө аж ахуйн яамны бодлого биш энэ зөвхөн одоо энэ засгийн газар дээр яриад өнгөрдөг асуудал биш их хурлын гишүүн их хурлынхаа чуулганы танхимд зүгээр нэг ингэ яриад сууж байгаа асуудал биш. Доороосоо гарч ирсэн юмыг одоо бүр судалгаатай тооцоотойгоор Говьалтай аймагт хэдэн ширхэг тийм хэрэгтэй байна. Тэр хүмүүсийн амжиргааг дэвшлүүлэхэд ийм судалгаа нь байна. Өмнө Говь аймагт тийм хэрэгтэй. Баянгор аймагт тийм хэрэгтэй байна гэдгийг аль бие усаар ингээ бариад хөөцөлдөө тэрнийхээ араас явах үйл ажиллагааг хийх хүн бол улсын их хурлын гишүүн тэр төлөөллийн зарчмаар сонгогдож байгаа учраас тэгээд энийг том төвшөндөө шийдэж тэр одоо магадгүй тэр малчтад үүссэн байгаа тэр өрийн хүндрэл биш үү? Одоо банкны зээлгээд байгаа чи өрийн хүндрэл шүү дээ. Тэгэхээр тэр яагаад үүссэн бэ гэхээр тэр малчин одоо түрүүний хэлжсэн одоо би 2 сая төгрөг хэрэгтэй, 3 сая төгрөг хэрэгтэй гэж чиний амьдрал тэгэхэд надад одоо 2 сая төгрөг хэрэгтэй байхад миний олж байгаа орлого сая 500 мянга тэрний зөрүү 500 мянга шүү дээ. Тэр чинь нөгөө зээл хэлбэрээр өөр тавиад үүсээд тэр олон жилдээ хоримтлагдсан тэр хоримтл бол тэр хаан банкнд байгаа тэр өөрийн хоримтл юм аа. Тэрийг одоо цаашдаа яаж шийдэх тэр менежмент гарц гаргалгааг хэн шийдэх вэ гэхээр улсын их хурл дээр тэр төлөөллийн зарчмаар очсон их хурлын гишүүн чинь асуудал нь юм бэ энийг одоо ингэж шийдмээр байна гэж одоо хуулийн хүрээнд юм уу те засгийн газрын тогтоолын хүрээнд шийдэж наад өр төлбөр чинь шийдэгдэх тийм зүйл байгаа. Цаашдаа яаж тэгвэл энэ дээр ямар бодлого гаргах вэ гэдгийг бол бас тэр их хурл тэр засгийн газрын хүрээд энэ харьяа яамдууд бас шийдчихэж дараа одоо энэ малчтыг өрөө хүндрэлгүйгээр цааш нь яаж амьдруулах вэ гэдэгт ингээд энэ төр засгийнхаа бүтцээр эдгээр үйл ажиллагаагаа явуулнаа. Малчин хүн тэр бизнес эрхлэгч маань болохоор өөрийнхөө хувьд бол тэр өөрийнхөө аж ахуйг бол одоо аваад явах тэр хариуцлага бол одоо ингээ хүлээгээр шат чатандаа өөрсдийнхөө хариуцлагыг маш сайн хүлээж өөрсдийнхөө хийж чадах зүйлүүдийг маш сайн хийж зөв одоо системтэйгээр ингээ явах юм бол энэ бол нэг тийм урт хугацаанд ядарсан тийм зүйлүүд бол харагдахгүй харин өөдрөг тийм сэргэлттэй зүйлүүд бол миний хувьд бол ингээ харагдаж байгаа. Хамгийн гол нь системтэй бүх хүн хийдэг юмаа хийх хэрэгтэй. Тэр сумын хурлын төлөөлөгч хийдэг юмаа хийх хэрэгтэй, багийн засаг дарга хийх юмаа хийх хэрэгтэй, сумын засаг дарга хийх юмаа хийх хэрэгтэй, их хурлын гишүүн хийх юмаа хийх хэрэгтэй. Одоо яг хуу шийдэл ярил нэг товчхон ярив. Тэр нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр одоо жишээлбэл Англид бол одоо туулгыг болшвол сенсус гэдэг. Сенсус гэдэг. Туулгыг бол одоо аппликейшнээр хийж юм л да. Аппликейшнээр ингээд нөгөө дижитал шилжилт. Тэр аймгийн тэр сум гэдэг. Тэгэхээр нөгөө ингээд иргэсэн дугаар те хийхээр нэр нь гараад ирэнгүүт yes гэдэг дараа шүү дээ. Тэгээд тэдний хань ямаатай харцаагаа гэдэг. Тэрнтэй адилханаар одоо энэ яг малчид яг юу хүсэж байгааг нь тийм аппликейшн зохион бүтээгээд энэ нэг сахим яам байгаа шүү дээ. Тэгээд надад нэг портер хэрэгтэй. Би өдөрт хардаа 3 биш нэг 15 литр сүү өгдөг үнэтэй болмоор байна. Гэт ингээд бичэн штэ ингээд сонголттой бас. Надад нэг 2 мацэг гэдэг. Нэг нь би нөгөөт нь авгаа унна. Ингээд. Тэгээ одоо энэ нэг малчин компани одоо тэр нэг юм болохгүй байна. Ерөөсө 220 гаргадаг юм. Над зүгээр үг гээд. Тэ? Гагнуур хийх гэдэг штэ. Гагнуур хийх гэдэг. Угаалгын машин ажиллуулах. Энийг над зүгээр хэрэгтэй гэдэг ингээд бичэн штэ. Тэгэхээр Монгол орон даяар нөгөө аппликейшнийг ингээд ирэх биш нэг сүлжээ ордог газар нөгөө дул чинь ингээд 100 яриагаар бүгдээр өгдлөө өгнө ш. Тэгэхээр цаанаа нэг цуглнаа да. Одоо тэр хиймэл оюухны доктор эдэр хамгаалсан хүмүүс Монголд байна ш. Тэднийг дуудаж авчираад боловсруулалт хийгээл үүрэг өгөөл мөнгөний нөхөд гаргаад ирнэ ш. Ийм байна. За тэгээ эдний үрийг хідэн заасны өртөө байна гэж гараад энийг тэгэлчээ. Гайхалтай нэг тэр бом нэг эдэн зул зэрвэн байгаа ш. Нэг их 80 төгрөг өрөхгүй. Нэг тэрийг тэглээ. Ийм манай улсад маш хэрэгтэй юм байна гэд эдгээр чи одоо гар утас биш 220 хүсдэг болчих бүр ийм юм. Портер хүсэж байх. Үнэхээр постер хүсдэг юм бэл. Портер гэдэг ерөөс. Гэхдээ тэр портрийг одоо тэр атус оруулж ирээд байхтай аль тэр портер нь солонгос юм шиг байна. Тийм ухсрэл та энд. Тэ? Тодорхойг нь ухсрээ. Эд ангууд нэг юм хий. Эдгээр ийм л хүсэдэ. Тэр мэдээллийг их багцлж ийж ард түмэн юу хүсэж байгаагаа энэ хийж өгөх ёстой байхаас биш. Та өхрөө мах идээгээд тахт би урдаас нь Японы вагyu сайхан гэдэг ингээд тулгаад байвал бас эвгүй шүү дээ тий. Ингээд тийм хүчирхийл байж болохгүй.
одоо манайх чинь нэг арх ухаараа ингэж шахдаг шүү дээ. Тэр шиг шахаж болохгүй байхгүй. Эднэр хүсээд байна. Тэг чи дараа нь хариуцлага өгдөг байхгүй. Гэхдээ нэг 15 литр саадаг өдөрт тийм үнэтэй болно гэвч дээ. Тэр чинь дээр мал очихын хөрөөлний удмын сангаас авчираа тэлдүүлэг хийгээд ингээд явчлаа. Та ийм л юм гэсэн. Ийм байна. Тэрийг эхлээд бид нар мэдэхгүй сонсохгүй шүү дээ. Би одоо яг энэ тал дээр бол малцны талд ордог. Юу хүсэж байна гэдэг юм те. Үнэхээр маш их шуналтай их юм хүсэж байвал үнэхээр боломж байхгүй бол яах вэ? Ингээд энэ ард түмнийхээ санаа бодлыг яагаад үнэхээр ард түмэн чи одоо тэр ертөнцийн малгай чи хэрэггүй гэдэг одоо тэрвиз тэрийг хэрэгтэй гэдэг хүмүүс нь хэд вэ? Тэднэрт нь зориулаад эрх зүйн орчныг бүрдүүлээд өгвөл өстой манай Монгол орн сайхан болох болов уу гэж боддог шүү дээ. Тийм баярлалаа. За баярлалаа. Тэгээд яг энэ нэвтрүүлэг ингээд гараг хүмүүсийн хандлт ойлголт одоо ямар шүү байх вэ? Бид өөрийн хувьд ч гэсэн анх удаа уулзаад ярилцж байгаа учраас мэдэхгүй зүйл яг өөрсдийнхөө хүрээнд л ярьж штэ. Миний бодлоор бол өшөө олон одоо хүмүүс заавал би орох албагүй ингээд цаашаа энэ нэвтрүүлгийг ингээд үргэлжлээд олон салаа болоод ингээд явмарх олон ангитай болоод ингээд яваад байх юм бол ямар ч юм нэг юм жижигсэн гарц гараад ялангуяа малчид нөгөө талдаа ойлголттой болоод ирэх хэрэгтэй байхгүй. Би нэмж үр тавиад хэрэг байх уу? Нэмж малаа үржүүлэх хэрэг байна уу? Ер нь бидний сэдв бол угаасаа нөгөө амар өргөн сэдв шүү дээ. Яриад л одоо хэдэн өдөр яринаар. Ямар ч тач эхний нэвтрүүлэг ингээд өндөрлж байна. Энд далимд хэлэхэд энэ чиглэлээр санаа оноогоо ярилцмаар тийм хүмүүс байгаа байвал одоо манай малчин телевиз рүү хандаарай. Энэ нэвтрүүлгийг ядаж нэг 10 дугаар үргэлжлүүлээд хийчихсэн гэж бодож байна. 10 дугаартаач бүр багтахгүй юу энэ ярианы одоо байдлаар болвол айгүй олон чиглэлээр их өргөн сэдв болж хуурах юм байна. Мэдээж хэрэг шийдэж чадахгүй ч гэсэн шийдэл нь юу юм болоо гэсэн ийм илэрхийлсэн санаа оноо ярьсан ийм нэвтрүүлэг хийх нь бол бас малчтад болоод энэ төв засгийн хүмүүс үздэг болвол санаа оноо болоосоо гэж ингэж бодож байна л да. За тэгээд та хоёртай баярлалаа. Чадхын хэрэгэл одоо мэддэг зүйлээ ярьж байна. Мэдээж хэрэг бид хэзээ нэгэн цагт энэ хэрэгэ байхгүй бах. Манай малчид хамгийн сүүлийн үеийн технологид ашигласан хамгийн сүүлийн үеийн мундаг малчид бий болох байхаа гэж бодож байна да. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Би бас маш өөдрөг төсөлтэй байгаа шүү дээ. Энэ бол тийм болох боломжтой болно. Тий.